Тош шиг тунгалаг царай, торох шиг зөөлөн арс. Шинжлэгдсэн актаар X. Дахлаас сэргийлэх амин гмийн сурал. Нимбик C. Сайн мэцхан үзэгчдээ асуух эрх нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгч та бүхэнд хүрч байна. За манай энэ удаагийн зочин Иргэн Магна оролцож байна. Тэгэхээр таныг бас хэн гэж танилцуулах вэ? Ямар албан тушаалтай гэж танилцуулах вэ гэдээ би бас ярилцлагынхаа ихэнд асуусан. Тэгэхээр сүүлийн үед таныг зөвхөн Иргэн Магна биш тийм ээ шудраг хөдөлгөөний төлөө газрын дарга хийж байсныхаа дараагаар улаан чулуутын хогийн цэгийн засаг дарга бодлогыг хэвлэлүүд бичээдэх юм. Энэ ямар учиртай вэ? Яг би сонгон нархан дүрт одоо 21 хоног дэмдэмдэ гэж аян зохион байгуулсан. Тэгээ аяны ихний шат дуусаад бас нэг хагас өдөр улаанчлалтын хог дээр байсан. Тэгээ зүгээр яг улаанчлалтын хог гэдэг энийг одоо зүгээр яг газар дээрээс нь орцсон хүн бол хэцүү хүн байдаг баг. Яг одоо ингээд очиод үзэхэд тэн дээр яаж яах вэ гэхээр Улаанбаатарын бүх барилгын тэгээ одоо имлгүүдээс гарч байгаа хог шүү дээ. Энэ бол дандаа синтетик гаралтай химийн бүтээгдэхүүнүүд байхгүй. Бүгдээрээ тэнд шатчихна. Тэгэхээр яг бид нар ч нөгөө нүүрсний утаа бол бид нарт үнэртэй байдаг. Яг тэр химийн хортой үзсний утаа бол Улаанбаатарчууд үнэртэхгүй байгаа. Тэгэхээр энэ бол жилийн 4 үйлрэл Улаанбаатарчуудыг тэр чигт нь хордуулж байгаа ийм зүйл байгаа байхгүй. Тэгэхээр зүгээр Монголд бол юу л байна? Газар байгаа. Та мэдчихэж байгаа. Бидний улс ч юм бас нэг сая 500 км² нутагтай улс шүү дээ. Улаанбаатараас гадагшаа гарчвал юу л байна газар байна. Тэгэхээр энэ хогийн цэгийг салхины хадуур тийм ээ. Улаанбаатартай одоо баруун урагшаа ч юм уу зүүн урагшаа байршуулах ийм зайлшгүй шаардлага байна. Зүгээр яг сүүлийн үед бас та мэдчихэж байгаа. Хортовдраар нас орж байгаа хүмүүсийн нас бас их залуужж байгаа тийм ээ. Одоо 30-тай хүн хортоддраар нас орчод нэг тийм гайхаад ахааргүй нийгэм болчихлоо шүү дээ. Энийний бас нэг том хүчин зүйл нь улаанчлалтын хог дээр байна уу гэж надад анзаарчихсан. Тэгэхээр энэ улаанчлалтын хогийг бол зайлшгүй одоо утааны дээрээс та мэдчихэж байгаа. Жилийн 365 хоногийн 300 Улаанбаатар баруун хойноос утаатай. Тэгэхээр нэг зайлшгүй одоо нэг тийш нүүлэх хэрэгтэй юм бэл. Тэгээ энэний талаар би сонгон нархан дөрөгт бас толгойт баян шунд олон иргэдтэй уулзсан. Тэгээ би бас одоо тэнд гарын үсээ цуглуулах нэг 30 цаг нээсэн. Гарын үсээ цуглуулж байна л да. Тэгээ одоо энэ тэрвээ танаа телевизийг манай сонгон хархан тэр тусмаа одоо баян шүү толгойт иргэд үзчихвэл энэ гарын үсээ зурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцоорой. Би нэг 50,000 гарын үсээ цуглуулах юм зорилготой байгаа. Хэрвээ 50,000 хүрэх юм бол Улаанбаатар төвдөрлөгтэй уулзаад энэ хогийн цэгийг нүүлгэх асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадна гэж бодож байгаа тийм. Хөрөнгө санхүүгийн хувьд хэдийн хэмжээний мөнгө гарах бол мэдээж улаан чулуутын хогийн цэг гэдэг бол зүгээр нэг бага хэмжээний зөвлөлттэй тэр том зүйлийг нүүлгэн шилжүүлээд ч гэдэг юм тэр хогийг дараад ч гэдэг юм уу бас тэнд чинь нэг хэсэг хүмүүс ажлын байр бий болгоцсон зогсоод байгаа шүү дээ. Хог түүгээ тэрийгэ зараад мөнгө олоод тийм ээ. Яг хог түүж байгаа хүмүүс гэвэл нэг 200 хүн багш байгаа. Гэхдээ та бодож байгаа нь Улаанбаатарт одоо банк амьдрдаг сая 300 мянган хүнтэй. За яг ирж очдог хүний тоолох юм бол сая 500 гэдэг чинь манай улсын нийт хүн ам яг тал нь Улаанбаатарт байгаа байхгүй. Тэгэхээр одоо яг иймэрхүү нөхцөлд одоо яг энэ химийн хортой утаагаар энэ сая 500 мянган хүн утагдаж хордож ирнэ гэдэг бол энэ нөгөө нэг 200 хүн ч юм уу 100 хүний хог түүж байгаатай харьцуулахад бол их харьцангуй ойлголт л да. Тэгэхээр яг зүгээр хогийн цэгийг хаахад хэр зардал гарах вэ гэж та асууж байна тийм ээ. Эхний ээлжинд зүгээр хаачих хэрэгтэй ямар ч байсан. Уг нь нөөц хогны цэг гэдэг нь баруун урагшаа, зүүн урагшаа бас цэгүүд нээсэн юм бэл. Гэхдээ даанч нөгөө хог хайдаг нөхдөг маань ойрхон учраас бас нэг бензин усны хэмнэлтгээд баруун хашаа яваад тийм байна л. Тэгээ бид нар чи их өөрсдөө тайван улс. Одоо яг л энэ нүүрсний утааны үнэртгэхээр л бид нар нэг утаатайгаа сандаг, зам болохоор мартчихдаг тийм ээ. Яг тэрнтэй адилхан нэг улаанчлалтын хогийг бас нэг хэдэн жилийн өмнө хэсэг хүмүүс яриад байсан шиг надад санагдаж байна. Гэхдээ энийг ингэж байнга ярьж ийм хортой утаагаар өдөр болгон амьсгалж байгаа ялангуяа Улаанбаатарчууд л мэдж байгаа хэрэгтэй. Гэтэ энэ асуудал бол зөвхөн бас тэр одоо толгой тийм баян шунд амьдарч байгаа хүмүүсийн асуудал биш. Энэ зайсанд байна уу, хотын төвд байна уу тийм баян зүрх төрхтэй байна уу, Улаанбаатарт амьдарч байгаа хүн болгонтой холбоотой асуудал байхгүй. Гэхдээ зүгээр нь эрүүл ухаанаар бодоход яг энэ химийн хортой бүх үцэг салхины хад ярьж таа гэдэг бол одоо ч байж боломгүй зүйл шүү дээ тийм. Ер нь тэнд хог боловсруулах үйлдвэр барих ч юм уу арай нэг жоохон эдийн засгийн үр ашигтайгаар ашиглах тийм боломжийг та судалж үзсэн. Ер нь хог боловсруулах үйлдвэрээ тэлж ин л даа үн химийн синтетик бүтээгдэхүүний штагаад одоо дизель энэ гаргадаг тийм олон технологи байгаа. Гэхдээ энэ бол их үнэтэй. Хэрвээ иймэрхүү зүйл ярих юм бол дахиад 10 жил ярина шүү дээ. Та мэдчихэж байгаа бид нар 5 дугаар цахилгаан станц барина гэдэг 10 жил ярьж байна. Тийм ээ.
ер нь Монголд ч юм ингээд 10 жилээр хэмжигдээд ер нь бүтээн байгуулалт болохгүй шүү дээ. Тэгэхээр одоо хамгийн эхлээд мөнгө байвал тэр шийдэх ёстой асуудал тэр яг одоо урталт байж байгаа цэвэрлэх байгууламжийн асуудал. Ялангуяа тэр толгойд баян уушгүй тэр тол ер нь тэр одоо цэвэрлэх байгууламжийн үнэр бол ер нь байж боломгүй тийм үнэртэй байгаа. Би одоо хотын төвд арай гайг үнэртэж байгаа. Би бас тэнд нэг хэд хоног байгаад үнэхээр бас тэнд хүн амьдрах харахгүй тийм нөхцөл байдал байна л да. Уг нь боломж байдаг бол манай ерөнхий сайд дээр нэг гадаа энтриг хуралдаан хийдэг нэг жишг урд нь байсан шүү дээ. Тэрнтэй адилхан яг нэг баян уушгинд очиод нэг хагас өдөр болоод засгийн газрын хуралдаан нэг хийгээд үзээч гэж би бас хэлмээр байгаа. Үнэхээр тэнд бол одоо хүн амьдрах тийм боломж болцоо байхгүй тийм нөхцөл байдал үүссэн байна. Тэгэхээр эхний ээлжинд мөнгө байвал цэвэрлэх байгууламжаа дуусгаад яг энэ хогийн цэгийг хахтал яг одоо зүгээр хаачихад бол ихний ээлж нэг тийм айхтар зардал мөнгө шаарддаг учраас энийг эхлээд хаачих хэрэгтэй болов гэж би бодож байгаа юм л да. Ааха. Энээс өмнө та бас сонгоо архын шуудад хувцас тараасан гэж түрүү хэлжсэн шүү дээ тийм ээ. Сонгоо архны иргэдэд. Тэгэхээр таны нэг улс төрийн одоо таачаал анх гарч ирж байхдаа цэнхэр алчуур зүгээд айгүй том тийм шар алчуур зүгээд айгүй тийм том хувьсгалын хэмжээний зүйлүүдийг хийдэг гэсэн шүү дээ. Та бүхний тэр үеийн хийжсэн одоо жагсаал цуглаан бол айгүй хүчтэй болдог гэсэн. Одоо бол нэг арай өөр тийм улс төрийн үйл ажиллагаа болоод байна уу гэж харагдчих эхэлж байна. Ааха, та их зүг харж байна. Олон хүн надад магнаа манаараа өөр болчих уу гэж асууж байгаа л да. Гэхдээ манай нийгэмд зайлшгүй хийх тийм өөрчлөлтүүд бас маш их байна. Энийг тааш зөвлөмжшүүлж байгаа. Ер нь 4-5 жилийн өмнө нийгэм нэг 30% өөрчлөлтийг одоо зайлшгүй гэж ойлгож ирсэн бол өнөөдөр энэ товар 60-70% хүрч байгаа шиг байна. Тэгэхээр Монголын хамгийн том бизнесмэнээс ахуулаад улаанчлалтын хог дээр хог түүж байгаа иргэн хүртэл энэ нийгэм өөрчлөгдөхгүй бол ингээ буруу тишээ явлаа гэдэг нэг тийм одоо ямар ч гэсэн ойлголттой болсон байна л да. Тэгэхээр би өнөөдөр бол дүрм зохиодог хүн биш. Энэ хүмүүсийн чинь зохиоцсон дүрм байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ямар ч гэсэн зохиосон дүрмээр нь явах хэрэгтэй баг. Дараа нь би хэрвээ дүрм зохиодог болох юм бол энийг өөрчлөх хэрэгтэй гэсэн ийм зарчмаар би ажиллаж байгаа. Яг би бас арай нэг өөр өнцгөөс нь харж байна л да таны үйлдэлийг. Жишээлбэл хүмүүс айгүй том зүйлийг их ярьдаг тий. Гэтэл тэр доор нь яг жижиг зүйл орхигддаг л доо. Яг иргэдийн амьдралд тулгамдж байгаа хоол хүнсний асуудал, одоо энэ улаан чулуутын хогийн цэгийн асуудал гэдэг юм. Тэгтэл тэр том зүйлээ яриад идэг. Гэтэл доогор нь өөрчлөгдөж байгаа зүйл байхгүй л. Тэгэхээр тэр жижиг асуудлыг хэн хийх вэ гэж тийм ээ. Тэгэхээр ядаж улс төрчид зүгээр том зүйлийг яриад сайхан яриад суух биш. Жижигээс нь эхлээд нэг нэгээр нь шийдээд явбал илүү үр дүнтэй юм шиг байна. Баярлалаа ярмаа. Тэгэхээр ингэж юм. Би бас өнгөрсөн хавар Чингэлтэй Баянзүрх сонгон харах ингээд баг 20 мянган иргэнтэй болцсон. За би өнгөрсөн 100 бас орон нутгаар явж уулзалт хийсэн. За сая би давхарцсан тоогоор бас нэг 7-8 мянган иргэнтэй яг уулзлаа. Одоо 11 сарын 1-ээс миний 82 дугаар шат эхлэх юм. Би бас нэг 25 мянган иргэнтэй яг уулзалтын төлөвлөгөө гаргацсан. Одоо яг төлөвлөгөө скедулээ гаргацсан ажиллаж байна л да. Тэгэхээр би нэг олон мянган хүнтэй уулзлаа гэж хэлж болох болчих жоо. Ер нь олон мянган хүнтэй ингээ уулзаад явж хахад ер нь яг нийгмийн чинь одоо яг ард түмний зовлон хаана байгаа, өвчин хаана байгаа гэдэг шүү дээ тийм ээ. Өвчнийг мэдэрч эхэлж байна л да. Тэгэхээр яг одоо миний саяны ярьдаг улаанчлалтын хог, энэ цэвэрлэх байгууламж энэ төр бол зүгээр анхан шатил өвчин байгаа байхгүй. Дээрээс нэмээд энэ ажилгүйд ядуурлаг гэдэг зүйл бол энэ нийгэмд бол зүгээр энгийн үзэл болчихлоо тийм ээ. Одоо ч хямралтай ажилгүйд хөшөө нэмэгдэж байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг яа харахгүй чинь нэг тогтолцоон өөрөө нэг асуудлыг бий болгоод байгаа. Тэр тогтолцоон дээр байгаа хувь хүмүүс бас их асуудалд сэтгэлгүй хандж байгаа нөхдүүд байгаа учраас тэгээд дээрээс нэмээд нэг баялагын хуваарлт нөрөө нийгмийнхаа цөөн хэсэг рүү явдаг нэг тийм баялагын хуваарлтыг бид нар өнгөрсөн 25 жилд бий болгосон учраас энэ бүгдийг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй. Би зүгээр энэ өөрчлөх боломж бол одоо шинэ залуу гэж байгаа энэ үед байгаа болов гэж харж байгаа. Тийм. Тэгэхээр энийг бол 2016 оноос хойшлуулахгүйгээр л их том өөрчлөлт шинжилтийг манай улс зайлшгүй шаардлагатай байна л дээ. Тэгэхээр сонгогчид тэр өөрчлөлтийг хийж чадах болов уу? Би чадна гэж бодож байгаа. 11 онд ч гэсэн 21 онд 90 онд гээд яг энэ түүхэн эргэлтийн цаг үедэд манай ард түмэн бол дандаа өөрчлөлтийн талд байсан шүү дээ. Монголын ард түмэн бас нэг эрхчлөөний мэдрэмжтэй. Телевизээр зарим хүн хичнээн сайхан ярьсан ч гэсэн худлаа ярьж үлийн цаанаа худлаа ярьж байна гэдэг нэг мэдэрдэг тийм нэг мэдрэмжтэй ард түмэн. Тэгэхээр энэ мэдрэмжийн ч гэсэн одоо ер нь нэг томоохон өөрчлөлт нийгэмд хийхгүй болох байлаа гэсэн тийм мэдрэмж бол орцсон байгаа. Гэтэ бидний өөрчлөлтөө яг энэ сонгуулийн замаар тайван хийвэл бүгдээрээ хожно. Хэрвээ энэ сонгуулиар өөрчлөлт хийж хэрвээ чадахгүй бол бас энэ хүмүүсийн нэг төвчээр төсвөр нэг дуусах юм бол бид нар бас улсаараа алдах тийм боломж байгаа. Тэр бас бидний 1990 онд хийсэн хувьсгалын бас нэг үнэт зүйл нь юу вэ гэхээр нэг бодит амьдрал болсон үнэт зүйлөөр юу байна вэ гэхээр бид нар бас одоо сонгуулиар өөрчлөлт шинжилтийг хийж болж байгаа. Тэгэхээр энэ ирж байгаа сонгуул бас юм өөрчлөлт шинжилтийг авчраасаа гэж би хүсэж байгаа тийм.
Иргэд ер нь юу ярьж их юм? Та одоо сонгоо архины иргэдтэй уулзсан гэж чингэлтэйгээр явсан. Одоо тэгэхээр ер нь бол 25 минуттай уулзсан гэж. Тэгэхээр амьдрал донд яваад орохоор л угаасаа иргэдийн амьдралыг ойлгодог л доо. Би бас сэтгүүлчин учраас мэдчихэв. Гэтэ иргэд танаас яг юу хүсэж байна? Одоо өнөөгийн төр засгийн талаар, энэ нийгмийн талаар ямар бодолтой вэ? Иргэд хүн болгоноос хүсдэг зүйл нь ондоо, тийм ээ. Зарим нэг их хурлын гишүүнээс бол цэвэрлэх байгууламж ч юм уу тиймэрхүү зүйл хүсэж байгаа. Надаас юу хүсэж байна гэвэл энэ нийгмийг нэг зөв замд нь оруулах хэллийг тавьж өгөөч гэж олон хүн надаас хүсэж байгаа. Олон хүний итгэлж гисэн над дээр байгаа би тэрийг мэдж байгаа. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүх гэдэг бол нэг хоёр хүнээс л бүх зүйл шалтгаалдаг шүү дээ. Та бас мэдэх бах тийм ээ. Улсын түүх гэхлээр дандаа хүмүүсийн л түүх гэдэг. Яг тэр ч гэсэн үүднээсээ одоо нэг арай буруу тийш яваад байгаа Монголыг бас нэг зөв замд нь оруулах ийм боломж олцоог надаас илүү их олон хүн хүлээж байгаа. Би ч гэсэн бас энэ итгэлийн үгийг бас Facebook, Twitter, за миний өөрийн гар утас руу ирж байгаа мессеж гэдэг олон хүний итгэл бас над дээр мэдж байгаа учраас бас энэ өөрчлөлтийг хийх энэ их олон одоо энэ үндэсний хэмжээний асуудал л да. Энэ итгэлийг бас дааж явж байгаа гэдэг үүднээсээ бас асуудалд ултай суурьтай хандах ёстой гэдгийг бас ухамсарлаж байгаа тийм. Хүсэлт бол юм байна. Иргэдийн дүгнэлт юу вэ? Өнөөгийн төр засгийн талаар, эрх баригчдын талаар, сүрэг хүчний талаар. За яг ер нь зүгээр ардчилсан нийгэмд бол нэг эрх баригчтай хайртай тийм арт түмэн гэж ер нь байдаг байх тийм ээ. Яагаад гэвэл мэдээж маш их юм хүсэж байгаа, хүлээж байгаа. Тэгээ засгийн ч гэсэн бас тэдний тэрийг хангаад авах боломж болцоо байдаг байх. Тэгэхээр ардчилсан нийгэмд бол эрх баригчид бол үргэлж шүүмжлүүл загнуулж идэг. Энэ бол хэвийн үзэгдэл болоо гэж бодож байна. За яг дээрээс нь өдөр бас нэг бага бодтой зүйл юу гэхээр энэ дэлхийн зах зээл дээр бидний гол зардаг бараануудын маань үнэндсэн коммодити мөн үнэндсэн учраас бас яа харахгүй нэг эдийн засгийн хүндрэлүүд байна үйл байна. Гэхдээ энэ хүндрэлүүдийг бас богино хугацаанд биднээс өөрсдөөсөө шалтгаалах одоо шийдвэрийг богино хугацаанд хурдан шуурхаагаар одоо шийдвэрлэх боломж байгаа. Тэгээ иргэд бол юу хүсэж байгааг үл их шийдвэртэй бас энэ арт түмчөөр хаашаа яваад байгаа гэдгийг заадаг, араасаа дагуулдаг тийм ээ. Бид нэг 5 жилийн дараа ингэ чинь 10 жилийн дараа ингэ чинь гэдгийг ойлгомжтой ярьдаг тийм төрсгийг хүлээгээд байна. Одоо шил манай ерөнхий сайд бол телевизээр гарахгүй 10 хоног болчихж байна л да. Энд чинь бол иргэдийн энэ улс чинь өөрөө хаашаа яваад байгааг ойлгохгүй тийм нөхцөл байдлыг бий болгож байгаа байхгүй. Ерөнхий сайд бол өдөр болгон телевизээр ярьж байгаа хэвээр. Ерөнхий сайдын нийгэм болж байгаа бүх үйл явдлын талаар засгийн газрын өөрийнхөө байр суурийг илэрхийлж явах хэвээр. Энийг иргэд өөрсдөө сонсоод за манай улс чинь ингэж байгаа юм байна. Энэ салбарт ингэж байгаа юм байна гэдгийг ойлгох хэвээр байхгүй. Тэгэхгүй ерөнхий сайд нь 5 6 хоног 10 хоног телевизээр гарахгүй сонир ярьслаг өгөхгүй алга болчихоор энэ иргэд чинь бас энэ нийгэмд байгаа одоо шүүмжлийн давлгаанд л автаад яваад байгаа шүү дээ. Тэгэхээр мэдээж энэ парламентд байгаа сүрэг хүчин шүүмжлийн байлг авах энийг давж гарах хэмжээний эрх баригдж байгаа одоо намын ерөнхий сайд бол энийг давж гарах хэмжээний зүйл ярьж улс орон ийшээ явж ингэж чиглэж чинь бид нар маргааш ингэн 7 хоногийн дараа ингэн сарын дараа ингэн жилийн дараа ингэн гэдэг ярьж явах хэрэгтэй байхгүй. Энэ бол маш тутмаг байна. Тэгэхээр иргэд яаж нэгвэл нөгөө сүрэг хүчний шүүмжилж байгаа талд нь илүү их итгэл үнэмшлэгцэн яваад байна шүү дээ. Хэцгийг гараад байна гэдэг ерөнхий сайд чинь тэгээд байгаа шүү. Хэцгийг пиар хийгээд байна. За мэдгүй. Гэхдээ одоо гарахаас айвал ерөнхий сайдлах шаардлага байхгүй шүү дээ. Тийм ээ. Ерөнхий сайд бол өдөр болгон гарч явах хэрэгтэй, ярьж явах хэрэгтэй. Ардчилсан нийгэмд батхаа зүгээр жоохон дарангуй тогтолцоонд удирдахч нь гарахгүй 7 хоногт л одоо янз бүрийн сенсацдаг дэд эхэлдэг шүү дээ. Алга болчих хүчиж гээл тийм ээ. Тэгэхээр ардчилсан улсын ерөнхий сайд бол өдөр болгон ярьж явах хэрэгтэй. За яг Англи Америкийн ерөнхий сайд нь бол дэлхийд даяар болж байгаа бүх үйл явдлын талаар байр суурь илэрхийлдэг тийм ээ. Одоо Америкийн төрийн департамент гэхэд одоо Монголд болсон сонгуулийн талаар хүртэл байр суурь илэрхийлдэг шүү дээ. Яг энэтэй адилхан баг шаардлага байхгүй би жижиг улс өдөртөө. Гэхдээ ямар ч байсан одоо Монголд болж байгаа бүх үйл явдлын талаар ерөнхий сайд өөрийнхөө байр суурийг өдөр болгон биш юм ахад өдөр өнжөөд илэрхийлж явах ёстой. Тийм. Таны хувьд одоо тэгээд сонгоо архын дүүргэнд 16 оны сонгуульд нэр дэвших гэж байна гэж ойлгож байгаа хийж байгаа үйлдэл. Би 16 онд сонгуульд нэр дэвшин. Гэхдээ яг одоо сонгоны архын дуу хаана гэдэг эцсийн шийдвэр бол одоохон дараа гараагүй байна. Тийм. Гэхдээ ерөн зүгээр миний энергетиктэй уулзаад ингэж явж байгаа бол заавал нэг сонгуул гэж ойлгохоос илүү хэвийн үзэгдэл. Би зүгээр танд нэг тойлъё л да. Баяр маань сонирхолтой үүднээс би хэрэглэгч эрхийг хамгаалдаг байгууллагыг нэг 2 жил гаруй удирдсан байна. Энэ хугацаанд зүгээр яг өдөр болгон надтай нэг 20-30 хүн уулзж исэн гэж би нэг хүлээж авч исэн. Яг зовлонгийн одоо 5 төр шиг ингэж өөдөөдөөс хараад сууж исэн гэж үзэхэд би нэг 30 гаруй мянган иргэнтэй нүүр тулж уулзчихъя. Одоо 2012 оноос хойш тийм ээ. Их тоошоо энэ баг тоош. Дээрээс нь зүгээр миний гомдлын марагдуулсан хүмүүс их юм бол 100 мянга давсан гэдэг бол өнөөдөр бид нар нэг 3 сая хүнтэй насан турш хүн нэг одоо сая 500 мянга гэж бодох юм бол би яг монголчуудын 5-6% нь уулзаад ямар нэгэн гомдлын сонсоод барагдуулсан байна гэсэн үг. Ийм хэмжээний ажилласан байна. Дээрээс нь би ажиллаа өгчөөд өнгөрсөн хавар 100 гэдээ бас уулзсан хүмүүсээ би түрүүн хэлсэн бас нийлээдгүй тоо орж байгаа.
Тэгэхээр нэрэгдтэй уулзах, нэрэгдийн зовлон сонсох энэ төр бол миний хувьд зөвхөн өдөр тутмын ажил байхгүй. Тэгэхээр энийг заавал нэг сонгуул өгтаад ч юм уу эсвэл сонгуул ойртсон учраас ингэж чаа гэж хэлэх бол юм яах. Магадгүй зүгээр сонгуул ойртохоор хүмүүсийн бас нэг анхаарлаараа нэг сонгуулийн сигнал орчхоор арай тэр сонгуультай холбож ойлгох гэдэг учраас бас нэг ингэж харж байгаа бах тий. Тэгэхээр би бас ингэж битгий хараасаа гэж хүсэж байгаа. Та шударгуурлалтын хэрэглэгчийн төлөө газрын дарга болоод олон зоригтой шийдвэрүүд гаргасан л та. Үнэхээр тэр бол нийгэмд хүлээлт үүсгэжсэн. За овоодоо ингэх байсан гэж олон хүн бодсон. Гэхдээ сүүл рүүгээ арай жоохон намжих шиг болсон. Тэгж байгаа та ажиллаа өгсөн. Энэ шударгуурлалтын хэрэглэгчийн төлөө газрын даргын албан тушаалыг та өгөхгүйгээр ажлаа гүйцээгээд үргэлжлүүлээд хийх боломж байхгүй байсан уу? Яг уу тэр үе засаг солигдсон энэ дээр янз бүрийн байсан л та. Тийм боломж огт байхгүй байсан. Миний хувьд бас нөгөөний зарчим гэж юм байна тийм ээ. Би зүгээр яг хуу тэгээд улсын машин өнгө унаад тэгээ яваад авах боломж байсан тийм. Гэхдээ зүгээр 2012 онд ардчилсан намын төлөө саналаа өгсөн ихэнх хүмүүс бол за яг нэг ардын намгүйгээр тэр чинь бас нэг өдөрдүүлээд үзье гэж тийм сэтгэлээр саналаа өгсөн баг. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо юу гэдэг чи өгсөн саналыг сандар бол одоо нөлөөж болохгүй. Тийм нөлөөх хэрэг хинтж байхгүй. Тэгээд дээрэс нь ер нь сөрөг хүчин бол энэ ардчилсан гэж байгаа нийгмийн бас нэг үнд зүйл учраас сөрөг хүчин бол парламентд заавал байх хэрэгтэй. Бүгдээрээ нийл засаг барьна гэдэг бол явж сайн зүйл биш. Одоо 11 сар гараад Туркид сонгуулах гэж л да сая нөхөн дахин сонгуулах гэж байна тийм ээ. Яагаад гэвэл өнгөрсөн 9 сард болсон сонгуулиар хинч олон хулааг байхгүй. Тэгээ одоо яг энэ их барьж байгаа одоо ерөнхийлөгч Эрдоганы нам нөгөө парламент судалтай дөрвөн нөхдөдтэйгээ нэгэнтээ л ивсчүүл одоо олон хулах боломж байсан. Гэтэл бүгдээрээ яаж юм бэ? Бид нар та нарын шүүмжлэлт сонгуульд оролцоод та нартай нэг засаг баримт чинь байж боломгүй зүйлштэйгээд засаг байгуулагдахгүй 45 учраас дахиад ээлжид сонгуул руу орж байгаа байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө улс төр гэдэг чинь бас юм зарчим аа. Тэрнээс засаг бүрдүүлнэ гэдэг бол одоо юу гэдэг чинь хулгаагаар чамаагүй нэг 39 кноп бүрдүүлж аваад тэрэн дээрээ одоо янз бүрийн одоо засаг бүрдүүлдэг ийм зүйл бол байх ёсгүй. Энэ бол одоо үзэл санаа, зарчим, хийх ажил энэ төр тодорхой эвслүүд байгуулагддаг шүү дээ. Герман төртэй. Инкэнээс сурах хэрэгтэй. Нэгдүгээр асуудал юм. Миний бас зарчмын асуудал юм тийм ээ. Хоёрдугаар асуудал юу вэ гэхээр би тэр байгууллагын дараагаар ажиллаж байхдаа бол ер нь их олон үнэтэй мод сан та мэдж байгаа тийм. Бензинийхэн за одоо тэгээд за банк за захмах гэл ер нь эсвэл жидлгүүр тэр бүх хүмүүстэй би зүгээр юу үзүүлсэн гэвэл ер нь нэг байгууллагыг бол өөрчилж болдго юм байна гэдгийг харуулсан гэж ойлгож байгаа. Тэгээ яг зүгээр тэр олон хүмүүстэй муудсан тэр хүмүүс чинь бүгдээрээ бас улс төр технологитой хүмүүс байгаа хардаа Монголд бол том бизнес болгон хардаа нэлээд шүү дээ. Та тэрийг бас надаар хэлдэг мэднэ. Олон сэтгүүлч хийж байгаа тийм ээ. Тэгээ яг зүгээр шинэ зүгүрцийн дараа бас одоо ингэхгүй одоо бас нэг жоохон томоотой үйл байгаараа гэсэн нэг тиймэрхүү зүйлүүд яригдсан. Тэгээ яг одоо томоотой тэнд байна гэдэг бол бас миний хувьд бол одоо бас нэг зарчим үзүүлэлтэд нийлэхгүй учраас ажлаа би сайн дураараа өгсөн. Энэ ч гэсэн их буруу зүйл болоогүй. Би сайн хэллээ танд. Олон иргэдтэй ингээ уулзаад ингээд явж хаад хүмүүс ер нь хаач байсан хөдөөч хотч намайг манай магнаа л гэдэг шүү дээ. Хаач байсан. Тэгээ надад их сайхан байдаг. Хүн шиг өөрийнхөө хүүхдийг л манаа гэдэг байлгүй. Тэгэхээр намайг бол манай магнаа л явж байгаа. Тэгэхээр бас би бас ямар ч үед бас нийгэмд нэг зөв талдаа байх гэж хичээдэг юм бас үрдүн юм болов уу гэж харддаг тийм. Нэг хэсэг иргэд бол ингэж их асууж ирсэн л та. Нөгөө тэмцээдсэн Уянга хайчваа, нөгөө тэмцээдсэн Ганбаатар хайчваа, Магнаа хайчваач гэдэг юм те, Бацсандаа хайчваач гэдэг юм уу. Ингэж ярьж ирсэн яг жилийн өмнө. Одоо тэгээд өчигдөр би телевизээр мэдээ үзчихээс бас ийм зүйлийг ярьж байна л та. За гудамжны ус төр гэж юу юм бэ те? Та хэдийг бол яг тухайн үед үнэхээр энэ талын ажлыг бол маш сайн хийжсэн. Ард иргэдийн бас тодорхой дуу хоолой болж исэн гэдгээр нь хүмүүс бол мэдэж дэмждэг. Гэтэл сүүлийн үед ямар гудамжны ус төр явж байна гэхээр жишээл гацууртын орд дээр ч гэдэг юм уу, халах гол гэдэг төсөл дээр ч гэдэг юм уу, эсэргүүцсэн хүмүүс гарч иж байна. Гэхдээ энэ хүмүүсийг бол нийгэм 2-3 тал ингээд нэг сэдвээр гарч ирэл ярангууд эн чин цаанаа захиалгатай байна гэдэг нэг ийм одоо дүгнэлтийг хийдэг болоод нь л та. Тэгэхээр таны үеийн хийжсэн одоо тэр ус төр одоо үеийн энэ тэмцэл хоёрын ялгааг та яаж олж харж байна? Тухайн үед та нар одоо ямар хүсэл сэтгэлээр тэр тэмцлийг хийдэг байсан юм? Тэрнтэйгээ одоогийн энэ гудамжинд хийгдэж байгаа тэмцлүүдийг харьцуулах тийм боломж байна уу? Уу яг ингэ юм л дээр нь айлч засгийн үед иймэрхүү иргэний нийгмийн тэмцлийг бол захиалгатай л гэж тайлбарладаг юм л та. Гэхдээ яг ингэж тэмцний бол буруу гэж юм байхгүй. Зүгээр миний өөрийн нэг зарчим би хаан шилдэг юм аа. Ер нь зовсны эцэст бол жаргал хийж ирэхгүй. Ер нь аливаа арт хүн тэмцэж тэр жаргал гэж байдаг бол тэрийг олж авдаг. Ирэх чөлөө гэдэг юм ч гэсэн бас өөрөө ярьдгүй тэрийг өөрсдөө олж авдаг л гэж би бол уулцсан хүн болгондоо хэлдэг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр за яг сайнтай муутай ингээл тэмцээл явж лээ тийм ээ. Энд ч бас манай нийгэм бас нэг өнгөл хэмж байгаа байхгүй. Гэхдээ зүгээр яг сүүлийн үед энэ хүмүүс ингэж тэмцээд улс орон уруудаад байна гэсэн бас ойлголт байх шиг байна тийм ээ.
Ирэх барьж байгаа хүмүүсүүд эднээс илүү хүчтэй л байх хэрэгтэй. Хийж байгаа юмдаа итгэлтэй. Үнэхээр тулгаа хийгээгүй хүмүүс хийж байгаа юмаа илүү сайн тайлбарлах хэрэгтэй байх. Илүү сайн ойлгуулах хэрэгтэй байх тийм ээ. Тэгж жагаад бодлого явуулах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй зүгээр ирэх барьж байгаа ч гэсэн нэг боохоо борооно ордог шиг нэг тиймэрхүү нэг хулгай хийх гэж байгаа юм шиг иймэрхүү байдлаар асуудал хандаад байхаар нөгөөдүлийн чияраа нийгэм билүү их хүрэхээр төр засгийн бүх шийдвэр зогсчиход байна шүү дээ. Ер нь Монголын төр бол одоо шийдвэр гаргах чадамжаа бол маш их алдаж байна. Тэгээ төрийг ер нь хөндлөж байгаа иргэд төрдөө итгэж байгаа итгэлийн ч гэсэн ерөнхийдөө коэффициентад үргэлжил буурчлага баг. Одоо та сая тэр ноён уул гэж хэллээ. Ноён уулд нинж анаар ухаад байна гэлээ. Тэн чи төр бол тийг очиж хамгаалах хэрэгтэй үст. Үнэн үү? Тэр хаана нэ чи? Олон хүнтэй олж яхад бас Монгол төр байна уу гэж асууж. Тийм ээ? Тэгэхээр энд бас нэг би дарангуул яриаггүй шүү. Гэхдээ ер нь хуулийг бол хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэгжүүлэхдээ тэр эрх мэдэлтэй байна уу, жирэнд байна уу, адилхан хэрэгжүүлдэг нийгэмд ер нь хөгждөг шүү дээ. Тийм улс хөгждөг. Тэгэхээр энэ нэгэнт байгаа хуулийг хэрэгжүүлээд явах бас хууль зөрчсөн хүмүүст бас төр гэдэг бас нэг хуулийнхаа бас тэр шийтгэл тэрийг үзүүлдэг. Иймэрхүү зүйл хэрэгтэй л. Хүмүүс ч гэсэн энийг бол хүсэж байна одоо. Тэр тэмцэж байгаа гэдэг хүмүүсийн талаар та юу хэлэх вэ? Би сайн танихгүй. Гэхдээ би ер нь бол одоо иргэд нийлж нэгдээд тийм ээ аливаа зүйлийн төлөө тэмцэхийг бол би үргэлж халуун дотноор дэмжинэ. Энэ бол угаасаа ардчсан нийгэм зайлшгүй байх ёстой зүйл. Тийм. Гэхдээ юу гэдэг чинь гэхдээ эцсийн шийдвэраас тэрүүгээр гарна гэсэн үг шүү дээ. Тэр нь өөрөө бас илүү зөв юм ярьж ивэл тэрийг бас тайлбарлаад давж гарах хэрэгтэй байхгүй да. Энд чинь дардчихлаа шүү дээ. Тэр хинч тэмцэхгүй зөвхөн дараа нь шийдвэр гаргаад явдаг нийгэм бол энэ бас бидний байгуулж байгаа нийгмийн үзүүлэлтэд харьцуулна. 2016 оны сонгуул бас хаяанд ирсэн байна л да. Одоо сонгуулийн хууль өөрчлөгдөх болов яах бол бидний сонголтод ямар хүн гаргаж ирж намууд тавих бол гэж сонгогчд хүлээж байна. Тэгэхээр түрүү бас ирсэн те энэ өөрчлөлтийг сонгогчд хийж чадахгүй бидний хүсэж байгаа өөрчлөлтийг гэж. Тэгэхээр ер нь энэ улс төрийн нам дотор дараагийн шинэ үе болоод гараад ирэх залуус хэр бүрэлдэж тогтсон байна. За манай нийгэм бол бас тогтож байна л да. Яг одоо 90 онд хувьсгал ялсны дараа олон 23-4-тэй залуучууд улс төрчүүд ороод ирэх боломж байсан бол бас нэг савлгаачин багасхын хэрээр одоо өөрөөр хэлбэл намууд төлөвшгийн хэрээр бас 20-тэй хүүхдүүд ч бас шууд дэшээ гараад ирэх тийм боломж олцоод хаагдж байгаа. Энэ бол байх ёстой үзэгдэл, жамсны үзэгдэл. Тэгээд ер нь бол зүгээр яг нэг бий болсон тогтолцоо нь өөрөөр хэлбэл яг одоо нийгмээс дэмжлэгтэй тийм залуучууд гарч ирэхээс илүү нэг конвейер гэж нэг ярьдаг шүү дээ, тийм. Одоо нэг урсдаг шат тийм ээ. Урсдаг шатн дээр суусан тиймэрхүү нөхдүүд гарч ирэх боломж нь илүү их харагдаад байна л да. Өнөөдрийн намуудын бий болсон тогтолцоогоор. Тэгэхээр энийг бас л өөрчлөх хэрэгтэй. Тэгэхээр би бас энэ сэтгэл хангалуун биш байдгийг. Би зүгээр нэг юм харддаг юм аа. Ер нь улс төрийн намуудын төлөвшөл 1990 оноос хойш бол ер нь жоохон буруу тийш явсан. Тэгэхээр энийг бол одоо улс төрийн намуудыг тарааж байгаа шинээр бүртгэх замаар л нэг шийдэх болов гэж харж байгаа. Энэ бол маш том өөрчлөлтийг манай нийгэмд авчирна. Яагаад гэвэл нэгэн төлөвшөл нь буруу явсан байна. Дахиад ижил гараанаас нэг тараагаад бүртгүүл өнөөдөр одоо юу гэдэг чинь main party гэдэг одоо төв одоо үндсэн намын хэмжээнд төлөвшөж байгаа улс төрийн намууд ч гэсэн бас нэг одоо нэг 2-3 хуваагдаад ч юм уу дахиад шинээр нам бүртгүүлэх боломжтой. Энэ нэргээ дараа үзэл санааны нэгдлийг бий болгох юм болов гэж би хувьдаа харддаг. Одоо үзэл санааны нэгдэл биш зүгээр ашиг сонирхлын нэгдэл байна гэж хэлж болох уу? Би тантай яг санал нэг байна тийм. Яг ийм болсон ч гэсэн тодорхой. Зүгээр бид нар 1990 онд хувьсгал хийхдээ тухайн үеийн ирэх барьж исэн Монгол Ардын хувьсгалт намыг хуулиар хориглоогүй, хөрөнгөний хураагаагүй шууд явуулсан тийм ээ. Энэ чиргээд ямар нөхцөл байдлыг үүсгэсэн бэ гэхээр 80 жилийн түүхтэй, туршлагатай, боловсон хүчинтэй, ийм улс төрийн хүчинтэй өчигдөр гудамжинд жагсаж байсан залуучууд сонгуульд өрсөлдөх болсон байхгүй. Тэгэхээр нөгөөдөл чи яасан бэ гэсэн. Одоо аливаа нэг юмны төлөө өгөхөөсөө илүү энэ нийл эсрэг болгоод бүгдээрээ нэгдэлтэй авах гарцсан шүү дээ. Тэгэхээр нэг юмны төлөө нэгдэн, юмны эсрэг нэгдэн гэдэг чинь өөрөө их ялгаатай зүйл байдгийг яг энэ жишээнээс харж байна. Мэдээж хүмүүс одоо заавал бүгдээрээ нэг бодолтой байх албагүй шүү дээ. Гэхдээ яг цаана нэг том одоо нэг дайсан харагдаад байсан учраас л үзэл бодол хамаагүйгээр бүгдээрээ нийлцсэн. Тэр нь өнөөдөр үүдэх чинь фракц ч юм уу тиймэрхүү байдлаар илрээд байна шүү дээ. Тэгэхээр энийг бол зайлшгүй нэг улс төр дахин хуваарлтыг ингэж хийх ёстой болов. Би нэг 2016 оноос хойш юм хийгдчих болов гэж хүлээж байгаа. Иймэрхүү өөрчлөлттэй. Та нам дотор аль нэг бас фракцад харьяалагддаг уу? За надад ч нэг хаах төрлийн фракц энтергээд ахын байхгүй дээ. Тийм. Таачаар ганцаардаг болов тийм ээ. Гэхдээ ер нь бол жишээлбэл засгийн газрын суудлуудыг хуваарлахдаа аль нэг фракцийн одоо нөлөөгөөр бялуу хуваах хэлбэрээр л олгодог шүү дээ. Тэгэхээр шударга өрсөлдөөн хэрэглэшийн төлөө газрын дарга та болохдоо ямар замаар саналыг таниулж байна бэ? Би тэр ерөнхий сайдд тухайн үед алтан үеийг даргаад л би санал тавьсан тийм. Өөрөө тавьсан. Өөрөө би уулзах санал тавьсан гэсэн. Энэ дээр очих уу гэсэн би заалгасан юм л юм болсон.
Ер нь бол зүгээр би юу гэж ойлгодог вэ гэхээр энэ улс төрд ер нь нийгмээс авч байгаа дэмжлэгээрээ ер нь байр суурь нь тодорхой болдгоо шүү дээ. Монголоос өөр оронд бол тийм ээ. Тэгэхээр Монголд бүх юм фракцаар хуваарлагдаад ингээд хуваарлагдаад явчихаар тухайн албан тушаал дээр ч гэсэн бас чадахгүй гэхээс илүүтэйгээр цэвэр улс төрийн томилгоогоор очихоор бас иргэдийн төрд итгэж байгаа итгэл юм бас нэг буурж байгаа шалтгаан ч гэсэн энэ дээр байгаа тийм ээ. Одоо бол зүгээр нэг хувь хүнд үйлчилж байгаа сайд болчдөг боллоо. Энэ үед бол залуу үед бол маш буруу үйлдвэр аль үзүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр араасаа хүмүүс дагуулдаг үзэл санаатай тиймэрхүү хүмүүс одоо ямар нэгэн позиц дээр очиход нийгэм дагаад ер нь ийм бах хэрэгтэй юм байна гэдэг сигнал авдаг байхгүй. Тэгэхэд одоо юу гэдэг чинь зөвхөн нэг хувь хүнд үйлчилж байгаа сайд болно гэдэг бол энэ нийгэмд одоо энэ залуу хүмүүсээс нийгэмд чинь байгаа шүү дээ. Одоо 20 настай ч юм уу 25 настай ч юм уу 25 хүртэлх насны залуучууд ялангуяа юу гэж харагдаж байгааг л за би нэг хүний төлөө л одоо нохоо шиг зүтгэх хэрэгтэй юм байна. Тэгэхэд л нэг иймэрхүү болдго юм байна л гэсэн ойлголт нийгэм маань авч шүү дээ. Тэгэхээр энийг бол зайлшгүй өөрчлөлт үнд зүйл зарчмын төлөө явсан хүмүүс эргээд энэ Монголыг бас өөрчилдөг юм байна. Хамгийн гол үр дүн бол нэг хүн сайдаар болохоос илүү энэ монголчин өөрчлөгдөд бүгдээрээ бас тэнцэнээс нь нэмэх оноо үр дүн хүртдэг юм байна гэдгийг л зайлшгүй үзүүлэх шаардлага байгаа. Би нэг 16 оны сонгуулиар нэг том өөрчлөлт их тавигдана гэдэгт ер нь итгэлтэй байгаа тийм. Тэгэхдээ нөгөө талд богино хугацаанд маш одоо өндөр хурдаар албан тушаалд хүрч байгаа учраас тэр замыг сонгож байгаа залуучууд бас олон биш үү? За яг харж лээ. Гэхдээ тэр хүмүүс Монголыг ер нь өөрчлөлт хийж гинүү тийм ээ. Энийг бас бүгдээрээ л харж байгаа. Ерөнхийдөө хинч гарсан адилхан гэдэг нэг одоо хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Тэдний дотор бол яаж татвар ротац явагдаад солигдчихсэн гэсэн нийгэм тэднээс юу ч хүлээхгүй байгаа. Таавал тэрийг анзаарчлаа баг тийм. Нийгмээс бас нэг хүлээлт үүсгдэг хүмүүс гэж байдаг байхгүй. Одоо л нэг энэ гарсан Монгол өөрчлөлтөндөө тийм. Уг нь Монгол нэг 3 сая хүн. Бид нар энэ Монголыг уг нэг улс шиг улс болгоод нэг хүмүүс шиг амьдраад эхлэх юм бол тийм ээ. Энд чинь дэлхийд байгаа нэг 11 сая монголчин бүгдээ эндээ цуглах байхгүй. Та мэдэх бах манай нэг төрийн дуулд нэг сайхан үг байдаг юм да. Даяар Монголын ариун голомт гэж тийм ээ. Бид нар чи их агуутан үндэстний одоо улс байгуулж илаа. Энэс ч бас нэг үлдсэн тусгаар тогтносон бас нэг эцсийн нэг цэгний ариун голомтны Монгол улс л. Уг нэг 11 сая монгол хүмүүс бүгдээ эндээ цуглараад тэгээ нэг улс нь улс шиг болох юм бол бид нар биетрүү хэлсэн. Үндэсний хавьд харахгүй агуут хөвгтэй үндэстэн. Өнөөдөр улсын хавь жижиг байгаа ч гэсэн 11 сая байлаа 10 сая байлаа эндээ цуглах юм бол бид нар том улс болохгүй да. Тийм ээ. Ийм боломж олцоо байгаа. Би зүгээр нийгэмд итгэдэг. Ер нь нэг зөв хүмүүс л одоо энэ төрт чин гараад юмыг эргүүлэх юм бол нэг 5-10 жилийн дотор улс өөрчлөгддөг байхгүй. Та Араби орнуудыг мэднэ тийм ээ. Араби орнууд гэдэг чинь одоо 70-80-аад оны үед бол бүгдээрээ л ядуу байлаа шүү дээ. Одоо энэ хамгийн баян гэдэг байгаа Кувейт, Эмир энэ ч одоо нийтийн төрөнгөө нэг хитэн тэмээн дээр ачичаал явж исэн гэж байгаа шүү дээ. Мэднээс. Тэгэхэд энэ хүмүүс өнөөдөр 2010 он гэхэд дэлхийд дээр одоо тийм араб буцтай хүмүүс явж хахад Европт ч байна, Америкт ч байна энэ их баян хүн гээд дэлгүүрт ч арай өөр үйлчлэгээ үзүүлдэг, хүндэлдэг ийм уур амьсгал бий болсон. Энэ имиж тогтооцсон тийм ээ. Тэгэхэд бид нар ч гэсэн нэг жоохон зүг яваад нэг 5 жилийн 10 жилийг бий болгоход 10 жилийн хувьд баялагийг л зөв хуваарлахад нэг Монгол дэлхийд дэлхийн хаанч явж исэн энэ их баян хүн гэсэн ойлголтыг бий болгож болох байхгүй да. Энэ бол маш амархан тийм. Тэгэхээр яг нь миний хувьд боддод энэ зүгээр 5 биш баг 10-20 жилийн л процесс баг. 16 онд монголчууд ямар сонголт хийлээ гэсэн нэг бол ардсан нөгөө бол Монгол ардын намдлаг шүү дээ. За яг ганц нэг хүн сэлбэгдээд орж ирдэг юм аа жишээ нь таач гэдэг юм өөр хинч гэдэг. Тэглээгээд бол нэг айхтар өдөр шүмшиг ялгааг бол гаргаж чадахгүй л түрүү бас хэлсэн шүү дээ. Дөрмөн захирагдах хэрэгтэй байна гэсэн. Тэр дөрмөн үйлчилж байгаа тохиолдолд бид нар сонгогчдоос ийм ядуу сонгогчдоос одоо юу хүлээж чаддаг? Та хараарай. Нэг хүнээс маш их юм өөрчлөгдөж шүү. Нэг хүнээс л бүх юм шалтгаалдаг. Нэг хүнээс болж дэлхийн дайн болдгийг, нэг хүнээс болж дэлхийн дайн дуустгийг, нэг хүнээс болж одоо бүхлөтэн улс сүндгийг, нэг хүнээс болж бүхлөтэн улс байгуулагддгийг. Үнэн үү? Тэр чинь нэг хүнээс бүх юм шалтгаалдаг байхгүй? Тэр нэг хүн тийм Монголд байна уу? Байлгүй яах вэ? Нэг хүмүүс зөндөө байгаа. За зөндөө байгаа. Дандаа нэг хүмүүс олон байна. Хизээч итгэл алдчих болохгүй. Нэг л хүн нэг бүгдийг өөрчилдөг байхгүй? Би 2016 онд зайлшгүй бас тийм өөрчлөлт гарна гэж хүлээж байгаа. Тийм. Хэрвээ мэдээж тийм өөрчлөлт гарвал сайн л байна л та тийм ээ. Энд итгэх хэвээр, энд итгэх хэвээр. Монгол хүмүүр итгэх хэвээр. Өнөөдөр монгол хүмүүр бас энийг л хүлээж шít. Хин хаашин чиглүүлээд авч явах юм бэ? Тэгэхгүй бол энэ чинь Путин шиг лидер хэрэгтэй байна гэж. Би Путинээр ч ядах дургу, дарангуйлагч нар биш ядах дургу тийм. Уучлаарай. Хүний бас нэг итгэл өмчлөж байна. Өөр хүмүүс зөндөө. Хамгийн өндөр рейтингтэй ш. Яг Орос болно. Та Орос хэлээр мэдээ үздэг байж магадгүй. Яг за бид нар өөрсдөө яа гэж тэр гадны улсуудыг шүүмжлээд яах юм тийм ээ. Гэхдээ ер нь бол зүгээр ардчилсан тогтцоотой оронд ч гэсэн бас эний чинь өөрчилж болдог байхгүй да. Тэрийг л харуулах хэрэгтэй тийм. За тэр цаг хурдан ирэх болтугай тийм ээ. За дараагийн асуудал одоо яг улсын хурл өршөөлийн хууль гэдэг юм хэлэлцэж байна. Энэ баг хавраас хойш л ярьлаа. Гардгүй өршөөлийн хууль нь.
энэ дээр бас нэг авилга албан тушаалын хэргийг Монголын төр өмгөөлөх үү хамгаалах уу гэдэг нэг юм зааг дээр л яваад нь л та. Өнгө төрхийг өөрчлөөд л унгаж босгож ирээд завсарлага аваад л яваад л хий. Тэгээ эцсийн зэгтээ одоо хаана хүрэх гээд байгаа юм бэ ойлгох. Уул манах чи арчилсан бас. Энэ нөгөө үнэт зүйл одоо хүний эрхийн конвенц нэгдсэн юм аа санаараа гэж өнөөдөр бас зарим гишүүн нөгөөдөлдөө сануулж байна. Ер нь та хөндлөнгөөс харж байгаа хүний хувьд ямар дүгнэлт хийх вэ энэ процесс дээр? За яг хөө тэр олон улсын байгууллагын төр бол нэг Монголын дотоод хэрэгт оролцох эрх хэмдэж байгаа байхгүй нуунаа дотоод асуудал тийм ээ. Гэхдээ ер нь зүгээр та сайн ардчилсан ус гэж хэллээ. Ер нь ардчлагддаг чинь зүгээр хамгийн энгийн үгээр юу вэ гэхээр төрөөс гарч байгаа шийдвэр нийгмийн олон хотол зориулагдаж байгаа хэрэгтэй байхгүй зориулж төрөөс шийдвэр гарч байгаа хэрэгтэй. Гэтэл одоо юу гэдэг чинь сая интер батлагдсан өршөөлийн хоёул би эхлээд их баярлж ирсэн. Бас яг хөө энэ шоронд чинь би бас өөрөө шоронд байсан. Та мэдэх байх. Шоронд байсан одоо хүний хувьд хэлэхэд тэнд чинь ер нь ихэвчлэн л хөрх ядарсан ардын хүмүүс л байдаг шүү дээ. Гэхдээ яг хөө тэд нар буруу зүйл хийсэн л байгаа. Гэхдээ ихэвчлэн. Тэгэхээр бас нэг илэг дэвтгэндээ гэж бас баярлж ирсэн. Тэгсэн сүүлдээ эн чинь нөгөө хүмүүс зориулсан гэхээсээ илүүтэйгээр нэг тухайн ганц хоёр одоо хүнд зориулагдаад тэгээд яг хөө хөшиг нь одоо тэр арт түмний хүмүүсд болж байгаа нэг иймэрхүү шинжир ороо авцсан тийм. Тэгэхээр энэ төрөөс гарч байгаа шийдвэр бол одоо хэсэг бүлэг гэхээсээ илүү бүр хувь хүн рүү зориулагдаж төрөөс хувийл гардаг шийдвэр гаргадаг төвшөнд очиж шүү дээ. Одоо нөгөөдөр ч юм уу нөгөөдрийн маргааш ч юм уу их хурлаар бас нэг хувийл батлагдаа за манай хаантай боллоо энэ хаан боллоо шүү гэж зарлахад хүртэл бэлэн байгаа байхгүй. Тэгэхээр энэ ч манай нийгэм л өөрөө буруу зүг рүүгээ улс өөрөө буруу зүг рүүгээ үнэт зүйл зарчим гэдэг зүйл илүү их одоо хөлийн улнаас доош ороод байгааг л илрэл өөрөө эний. Гэхдээ яг зүгээр энийг харжлаа тийм ээ би өнөөдөр их хурлын гишүүн биш. Тэгээ яах нь харжлаа. Аль ч тохиолдолд энэ нийгэмд эерэг үр дүнгээ л үзвэл би тэгж харж байгаа. Өөр нэг зүйлийг би бас танаас асууя гэж бодсон. Сүүлийн үед оюутнуудыг зулцсан популистууд ч гэдэг юм уу төрөөс хитрхи их юм шаардж гин өөрсдийнхөө үүргийг биелүүлэхгүй байж гэх мэтэр шүүмжилж гин. Тэдний одоо гаргаж байгаа хэлж байгаа үгтэй гаргаж байгаа үйлдэлээс харахад сэтгүүлч надад ч гэсэн ийм бодол төрдөг л дөө. Тэгэхээр та бас оюутан байсан хүн, залуу байсан хүн. Оюутнуудын яриад байгаа зүйл жишээлбэл нийтийн тээврийнхаа хөнгөлөлтийг голд суугаа байдал зөв. Өнөөгийн оюутнууд ямар байх хэвтэй? Тэгэл оюутнууд бол тэгэл тэмцэн шүү дээ. Юуны чиглэлээр. Тэмцэн л байламжтай тий. Тэгээд би бол би түрүү хэлсэн. Би ер нь ингээ нийлж нэгдээ тэмцэж байгаа ямар ч тэмцлийг бол халуун дотноор харддаг. Тэмцэлтэй л үү? Үгүй энэ чинь мэдээж энэ чинь тухайн хүмүүс өөрсдийнхөө эрх шийг хамгаалж нэгднүүхээс одоо юу гэдэг чинь хаа хамаагүй юм нийтлээ тэмцэхгүй шүү дээ. Тэгэхээр ингээ оюутнууд нийлж нэгдээ тэмцэж байгаа сайн. Зүгээр яг хуу та мэдж байгаа. Ер нь сүүлийн нэг 10 хэдэн жилийн дотор нэг либерализм гэдэг зүйлээр бол зохион байгуулалттай залуучдын тархийг угаасан байхгүй Монголд. Ер нь либерал гэж яриад байгаа нөхдүүдэд бол их орон гэж байдаггүй. Энэ хүмүүс бол яадаг вэ гэхээр зөвхөн хувь хүн өөрийгөө л чи бод чи л өөрийгөө даваад явуул энэ нийгэмд чиний оруулж байгаа хувь нэмэр чинь гэдэг ийм суртал ухуулгаар тарих угаадаг нөхдүүд байхгүй. Бид нар бол нэг манай залуучдын тархийг өөр системтэй угаасаар гаад ер нь хүн болгоо нэг хувь ачаах тийм ээ эгоизм гэж байна шүү дээ. Асуудал эгоизм руу их явсан л. Энийг бас одоо даваад бас тэр нийтийн тээвэр гэдэг бол мэдээж оюутнууд өөрсдөө хүслийг хэлж жагсах хэрэгтэй байхгүй. Тэн дээр нь төр өөрөө зөв шийдвэрээ яаж гаргах нь төрийн асуудал байхгүй. Тийм биз? Гэтэ өнийг оюутнууд арай ихийг шаардаад байгаа юм шүү. Үгүй зөв шүү дээ. Аль ч нийгэмд оюутнууд ихийг шаардна. Бүгдийн нөх алба байхгүй шүү. Өөрсдөө бас юм хийх хэрэгтэй ш нөгөө талд. Ядаж сайн сурах хэрэгтэй ш тийм. Үгүй яах тэр бол хоёрдугаар асуудал. Би зөвхөн тэмцлийнхэн хүрээнд л ярьж шүү. Ер нь нийгэм арт түмэн гэдэг чинь эрх барьж байгаа одоо засаг төр барьж байгаа тэр хүчнээс юм уу засаг төр барьж байгаа бүлэглэлээс бол бүгдээрээ их юм шаардах ёстой. Хүссэн бүхнээ шаардах ёстой байхгүй. Ер нь хүссэн бүхнээ шаардаад тэр тусгай ордонд оруулаад тусгай уулын амьдруулаад тийм ээ одоо татварлаж байгаа хүмүүсийн мөнгөөр бензин тус хийгээд одоо ингээ хамгаалагч аваад тэгээ одоо тусгай хангамж идлээд онгоцоор хэсэгтэй хүртэл одоо бизнес классаар first классаар нисээд яваад шүү дээ. Энэ чинь юу вэ гэхээр ард түмэн бид нар тустай юмаа та нараас хүснэ л гэж энэ хүмүүсийг чинь ингэж сонгож байгаа байхгүй да. Тэрнээс бид нар чинь арай тусдаа төрсэн хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр хин ч юугаач шаардаж болноо. Харин төрийн шийдвэр голын олсон шийдвэр л байх хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй тэнд одоо хүмүүс юу гэдэг чинь 100 мянган төгрөг нэхлээгээд тэр 100 мянга руу салхилж төр шийдвэр гаргавал тэг шийдвэр гаргаж байгаа хүмүүс өөрөө бас зайгаа тавьж өгөх ёстой. Тэгэхээр ер нь бол ардчилсан нийгэмд бол хүссэн бүхнээ одоо хүмүүс ивэлдээд нэгдэжийвэл сайхан тэрийгэ тавиад төрцгөөс шаардах нь бол юм л энгийн л үзэгдэл байхгүй. Тэгээ би харсан хөрхий төрсгөөтхын тухай дээр нэг 7-8 залуу нэг сандалтай суудсан байсан шүү дээ. Ийм юм чирж байгаа төр бол чи төр байхгүй болцсон байна гэсэн үг байхгүй да. Хэрвээ 100 мянган оюутан ч гэсэн бол яах? Тийм биз? Тэгэхээр иймэрхүү юмд одоо юу гэдэг чинь төр бол төршгөл байх хэвээр. Дараагийн асуудал түрүүн хоёулаа фракцийн тухай ярьсан тийм ээ ардсан нам фракцгүй нам болно гэсэн. Энэ хэр биелэлээ олж шиг байна. Та дотор нь орно. За ямар ч үйл явдал нөгөө нүдэрмэх гэдэг шиг болдгоо шүү дээ. Фракцгүй нам болно гэдэг бол өнөөдөр эхлэлийн мэдээж тавьсан баг.
5 жилийн дараа 10 жилийн дараа ч юм уу энэ ч үр дүн гарна л да. Тэрнээс одоо өнөөдөр фракц боллоо маргааш фракцууд бүгд байхгүй болно гэж зүйл байхгүй баг. Гэхдээ яг зөвхөн улс төрийн намдас фракц байдгүй үгээс байдаг тохиолдол зөндөө байгаа. Би ялангуяа та Японы либерал намыг мэдэх бах 40 хэдэн жил засаг барьсан. Одоо бас дахиад засаг бариа явж байна. Хабе Шинзо бол либерал намын хүн шүү дээ. Тэгээ ингээ харж байхад бол тэнд бол фракцууд бол маш л хүчтэй яг л ингээл бариад явчихдаг тийм. Дэлхийн 2-р дайны сошиал орог засаг барьсан юм нам баг. Сая голоор нэг хэсэг ардчилсан авнасан баг. Тэгээ харж байхад ер нь фракцыг бас ингээ нэг үзэл санааны түвшинд ингээ бүрэлдсэн одоо нам дотроос нэг одоо нам гэдэг нэг үзэл санаа гэж тэр үзэл санааныхаа хүрээнд тэгтээ бас одоо юу гэдэг чинь арай өөр төвчний лидерүүдтэй тийм фракцууд бол тэнд байдаг юм шиг байна. Би бол тэрийг бас нэг буруу зүйл гэж харддаг. Манайд бол фракц нөр бүр намын шинжтэй болоод ингээд төлөвшчихөөр яаж юм гэхээр нөгөө ерөнхий сайдын ч гэсэн ажиллаа хийж чадахгүй болчиход байна шүү дээ. Улс төрийн нам дотор залуучуудын байгууллага гэж байдаг шүү дээ. Одоо жишээ нь Монгол Ардын намын залуучуудын байгууллага гэхэд надад бол хүчтэй санагддаг. Ардчлан нам дотор залуучуудын байгууллага гэхээр ч одоо ямар байгууллага вэ? Би зүгээр энэ улс төрийн нам дотор залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын одоо байгууллага байдгийг бол ерөөсөө зөв гэж боддог. Энэ бол бас л нөгөө өнгөрсөн нийгмээс өвлөгдөж ирсэн юм байхгүй. Энэ чинь нийгмийн бүхий л давхаргыг ингэж барихын тулд одоо систем тогтолцоогоор барихын тулд одоо залуучуудын байгууллага гэж залуучуудыг хөөргөж барьдаг, ахмадуудыг барьдаг нэг ийм л тогтолцоо байхгүй. Энэ бол нөгөө коммунист тогтолцооноос уламжлагдж ирсэн зүйл. Ийм зүйл бол байх ёсгүй. Улс төрийн нам гэдэг бол үзэл санааны нэгдэл тэнд үзэл хин хүчтэй дэшээ явдгаас ш залуучууд гэж одоо юу гэдэг чи оны ялгаагаар ч юм уу нэгээ гарах гэдэг тийм зүйл байх ёсгүй. Энэ бол миний өөр зарчмын байр. Сүүлийн үед бас манай нийгэм жоохон хоошоос ухраад байна гэдэг ийм итгэл өмчлөл надад төрж байна л да. Одоо уг нь 90 оноос ч хойш бид нэр хийсэн одоо хувьсгалын бас нэг үндсүүл нь юу гэхээр аливаа нэг зүйл сайн зүйл болсон бол тэрийг хувь хүн л хийсэн байж таараа. Тэр хувь хүнийг шагнах хэрэгтэй гэдэг зүйл байсан бол одоо өнгөрсөн 2-3 жилээс ч эхлээд аймаг байгууллагыг нэг одонгоор шагнадаг байсан чи эргээс сэрхчихлээ тийм. Энэ бол бид нар хоошоо ухарж байгаа гэсэн үг. Хоошоо ухарж байгаа гэсэн үг. Тийм. Улс төрд орж байгаа хүн бас мөнгө хэрэгтэй гэдэг л дээ. Та ер нь бизнес хийдэг үү? Хувийн бизнес? Би бол яг өөрийгөө авч явах хэмжээнд бизнес хийдэг. Би тэгтээ их олон найз нөхдөдтэй. Тийм. Тэгээ ер нь зүгээр яг би бол нэг улс төрийг жоохон айхтар бизнес руу орохыг зөв зүйл гэж боддоггүй. Зөв зүйл гэж боддоггүй. Улс төрч хүн бол өөрийнхөө итгэл үнэмшлэр олон хүнд хүний итгэлийг өөр дээр авах хэрэгтэй. Тэрний дараас мөнгө босгож чаддаг байх ёстой. Тийм. Тэгтээ ер нь улс төрийн тулд мөнгө олохын тулд улс төрийн гэдэг чинь хоёр өөр ойлголт шүү дээ, тийм ээ. Би бол улс төрийн тулд мөнгө хэрэгтэй энийг зөвшөөрнө. Би бол ямар ч одоо төслөх юм уу да тийм зүйл болсон. Тэр мөнгийг бол босгож чаддгийг. Тэгээ эргээд тэр мөнгө босгож байгаа чинь мөнгийг өгсөн хүмүүст бас үйлчлэх шаардлага гарна үстэй. За арай өөр л дээ. Өнөөдөр та харж байгаа би гудамжинд байна тийм ээ. Тэр хүмүүс мэдээ шийдвэр гаргах төвшөнд одоо хандивлыг үл өөр хандилах хүмүүс зөндөө ба шүү дээ. Тэгэхээр надад өгч яах гэдэг бол энэ бол өөрчлөлт тэгэл хүсэж байгаа ханд өгж ойлгож байна. За баярлалаа. Таны ажлаа амжилт хүсье. Том зүйлийг хүсэж байгаа тэр том зүйлдээ хурдан үрээрээ. Танд ч ихсэх баярлалаа. За баярлалаа. Анхаарлаа хандсан үзэгч та бүхэнд баярлалаа. За асуух эрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. За манай энэ удаагийн зочин Монгол Улсын иргэн Магна байлаа. ETV HD телевизэн ах эгч нараас нь сурагчдын амралтанд зориулан даваа гарагт 7 цаг 20 минутаас гэрийн тижээвэр баавгад тохиолдсон хөгтөө явдлыг өгүүлэх ангийн уйлрал хүүхэлдэйн киноны 1-р анги, мигмар гарагт 8 цаг 20 минутаас ангийн уйлрал хүүхэлдэйн киноны 2-р ангийг, лав гарагт 7 цагт ангийн уйлрал хүүхэлдэйн киноны 3-р анги, пүрэв гарагт 8 цаг 20 минутаас эрлэх баавга киноид тохиолдсон адал явдлыг ах トゥ баавга хүүхэлдэйн киноны 1-р ангиас хүлээн авч үзэх боломжтой бол баасан гарагт ах トゥ баавга хүүхэлдэйн киноны 2-р ангийг 7 цагт, Бям гарагт 7 цаг 20 минутаас Геркулес хүүхэлдэйн кино мөн Бэверли Клэригийн Романа хэмээх ижил нэрт онц сонирхолтой цуврал зохиолоос сэтгэлэн бүтээсэн нэгэн гэр бүлийн хөгжилтэй түүхийг өгүүлэх онц сонирхолтой инэдмийн Романа Бизус 2 уран сайхны киног Бям гарагийн 14 цагт хүлээн авч
үзээрэй. Нэм гарагийн 7 цаг 30 минутанд харин том чигт өхөөр төмхөөрхөн Дамбо хүүхэлдэйн киногаар бяцхан үзэгчдэд бэлэг барьж байна. Цэцэрлэгийн насны багчууд бага, дунд болон ахлах ангийнханд зориулсан найзуудаа наашаа суугаараа хүүхдийн хөтөлбөрийг даваа, лавг, баасан гарагт 17 цаг 30 минутанд хүлээн авч үзэх боломжтой шүү. Хүүхдүүдээ дуртай суугаар хайртай хүүхэлдэйн кино сонирхолтой нэвтрүүлгээ үзэж амралтаа хизээж мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй. Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Сэлэн аймаг дахь чуулга уулзалтанд та бүхнийг урьж байна. 2015 оны 11-р сарын 4-ний лав гарагт Сэлэн аймгийн Мандас сумын соёлын төвд болно. Аж үйлдвэрийн яамтай хамтран зохион байгуулж байгаа уг чуулга уулзалтанд Сэлэн нутгийн баялаг бүтээгч та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Харилцаа утасны дугаар 99 3 77 28 99 49 94 11. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо. Сүүлчийн яничар. Окна светлые целуются светками. Чи манайхны нэг биш л байна да. Гарлал даа би. Быть хочу лишь с тобой. Артур минь би юу гацлаа? Вот она. Бардам ир байх нэ. Тийм шүү. Любовь Миний сэтгэл эзэнтэй юм байна. Намайг тавиад. Бид манай нутаг руу яг одоо хөдлөнө. Үгүй. Манайд. Тэр яничараа хурдан гаргаад ир. Зөрүүд хасах бүсгүй. Бардам яничарын хайр сэтгэл. Дэдний холбоог мөнх тэнгэр эзлэж, харин хүмүүс хараан зүгэн. Орон дайснууд замыг нь хаана. Дэвчтэд өөр хувь заяаг үлх хүснэ. Сүүлчийн яничар. Энэ намрын хамгийн сэтгэл хөдлөлгөн кино 10 дугаар сарын 5-наас өдөр бүр ETV телевизээр. Энэ бол нялх бяцхан үрсийн инээд хөр цалигсан их өргөө. 2015-аас 2016 оны хичээлийн жилд Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол олгогч байгууллага цэцэрлэгүүдийн анхааралд Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багчуудынхаа соёл урлагийн боловсрол, аяас чадвар, тэднийг сургууль хүмүүжүүлэх цэцэрлэг, сургууль хүмүүжүүлэх байгууллагын үйл ажиллагааг дэмжин олон түмэнд сурталчилсан жишг туршлагыг Монгол орон даяар үзэгч олон түмэнд тайлагнах боломжийг олгодог Эрвэхийн нас төсөл нэвтрүүлгийн ээлжид дугаар эхэллээ. Эрвэхийн нас нэвтрүүлгийн үүд халга Монгол Улсын 21 аймаг 365 сум 9 дүүргийн хүүхэд багчуудын өмнө нээлттэй. Тэнгэрлэг Монголын гэгээлэг ирээдүг хамтдаа бүтээцгээе. Тод харуулна урайтай ETV HD телевиз Эрвэхийн нас зорилгот төсөл нэвтрүүлгийн редакцтай холбогдох утас 99 тэг 6 25 11 99 27 33 50 99 тэг 7 99 99. Монгол гурил, Монгол бүтээгдэхүүнээр бүтээж байгаа амтлаг пицца бол бидний зорилго. Харин таны сонголт бидний шиг үндэснэх байх ёстой. Таны гэр бүлийн тав тухын төлөө үндэсний үйлдвэрлэгчид бид ажиллаж хөдөлмөрлөж байна. Бид танд баталгаат чанар хямд үнийг санал болгож чадна. Харин та бусад бүтээгдэхүүнтэй манай бүтээгдэхүүнийг харьцуулаад үзээрэй. Таны сонголтод үндэсний үйлдвэрээ гэсэн халуун сэтгэл шингэнэ гэдэгт бид итгэж байна. Бид нэг үе бодвол бэлтгэж бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэдэг болсон гагцхүү биднийг дэмжих хэрэгтэй. Худалдан авч таны оролцооч энэ чухал. Үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжигдээ. Баялаг бүтээгч сэтгүүл худалдаанд гарлаа. Үндэсний баялаг бүтээгчдийн үйлдвэрлэлийг дэмжигч баялаг бүтээгч сэтгүүлийн шинэ дугаар DVD хэвлэгдэн гарлаа. Энэ удаагийн дугаард нийслэлийн баялаг бүтээгчдийг онцоллоо. 99.7168, 99.1898.
Сайн мэцхан үзэгчдээ тодонтэй эхэлж байна. Анхаарал хандуулна уу? Монголчууд бид хөгжлийнхөө заг дээр зогсож байна. Монгол анхаарлын төвд орж Монгол урагшилж байна. Гэхдээ бидэнд алдаа оноо аль аль нь бий. Эрх ашиг тушигдсан бодлого, богино хугацааны яварг улс төр. Авилга, хэл хахуул, хүнд суртал, ажилгүйдэл, ядуурл. Монголчууд хийж үйлдвэрлэж баялагийг бүтээж байна. Монголчууд 3 сая болж Азийн, дэлхийн Монгол болохоор тэмүүлж байна. Тэд биднийг юу гэж харж байна? Бас тэд хаашаа явж байна? Энэ бүгдийг бид үргэлж таньж явах. Бид хэр урагшлах нь бие биенээ бусдыг хэр сайн мэдхээс шалтгаална. Хамтсаж болгоомжлох нь бидний арга барил биш. Байгаагаар нь мэдээлэх нь бидний зорилго. Бид телевизийн тодонтэй Монголыгч, дэлхийгч тод харуулна.